Энэ жил чинь ерөн зүгээр бас муу хэлж байгаа юм шиг бодит байдал бол одоо их зөвхөн л жил болох шиг боллоо одоо тийм ээ. Ялангуяа одоо манай энэ Булган Сэлэнг Төв аймаг гээд газар тариалангийн гол ус оройн нутгуудаар ер нь нэлээд гантай зурсчлаа. За үр тариа ургамалж бас жоохон тааруухан ихтэй дуулдаал явчлаа да. Харин тийм энэ жил бол ерөөсөө ган айхтар ган дайрлаа. 7 сард ерөөсөө бороо орсонгүй шүү дээ. Сайхан уралсан. Ерөөсөө 7 сар бороо ороогүй. Тэгэл 8 сарын 5-наас хэл бороо ороод. Тэгэл тариа чи нэг өвдөгний явчим ургаал үйжсэн. Тэгэл одоо 8 сарын 5-наас хэл бороо өдөр болгон орсоор байгаа л баахан подгон төрөөл, ногоон подгон төрөөл. Тэгээ одоо хураахад жоохон хүндрэлтэй байна. Нөгөө будаа маань бас тонгоогоо доошо тонгоочсон болцсон гүйцээд. Тэгээ тэр мэрийг авах гэж бас манай компани техникчд бас жоохон хүндрэлтэй байна. Явган хүн алхаж байгаа шиг л одоо тэгжил явж жоох юм авчих. Тэгээ ногоон бодгонтой болохоор зэрэг ши бас жоохон хайрцагуу өндөр гарчих гад. Тэгэл байна. Тэгээ яг нэг хоёр одоо энэ төр цэвэрлэхээр бол чиг яг 15 мод дээр 15-аас доош энэ төр орж ирж байна. 16 энэ төр байна. Одоо тэгээд жоохон тариатай хүн чинь тэгээ одоо яг тэгээд дахин цэвэрлээд ингээд юужлаа. Одоо хураалт бол ерөнхийдөө одоо нэг 300 гаруй гал үлдчихэ. За. Тарай үлдсэн яг тэгээд хамаа шимэл авлаа. Будааны бууж байгаа будааны чанар цавуулаг натурж ингээд ямар байна? За сая энэ жилийн тухай сая ер нь гантай жилийн будаа гайгүй байдсан дөө. Ялангуяа цавуулаг бол гайгүй өндөр байдгийг. Тэгээ энэ жил бол сая бол өйөг өгөөж Улаанбаатар тэгээ сангаас ирж дээж аваа явсан. Бүхтэйжний хариунаад ирсэн. Ер нь бол натуржин нэг 778 80 орчим байна. Чигшлэн зарим газар 12 хиттэй, зарим газар 15 гарантай байна. Зарим шинжилгээ. Цавуулаг бол 26-аас дээш байна. Тэгээ 26-аас 27-гийн хавцаал байна. Хавцангуу бас бороо ороогүй эртнэгээ болцсон гүйцсэн учраас ургалт энтер бол соёолт энтер бол байхгүй байна. Тий. Тэгээ баг зэргийн тиймэрхүү нэг зүгээр хогт холц гэдэг нэг жоохон 0.100 хиттэй юмуд гарсан байна лээ. Тиймээс бус талаараа бол сайхан будаа энэ жил яг нэг гантай жилийн будаа юм тиймэрхүү байд энэ дөө жоохон юм. 4 ангилсан харагдажсэн. Дээд нэгдүгээр зэрэг нэг 2 сая 350, доотлол нэг сая 350, доотлол нэг саятай тогтсон байсан. Энэ үнэндээ ер нь хурж авах нь бас доошо буух нь ер нь зүгээр цаг үе байдал ямар байна? За зүгээр сураг сонсоод хүмүүстэй ярьж байхад бол жоохон соёолтой тиймэрхүү тарианууд бол яг авахгүй энэ тэр гэсэн юм яригдж байгаа юм байна лээ. Яг ган дайс манай энд бол нэг соёолт байхгүй байна. Харьцангуй гайгүй. Тэгээ яг ирж үдсэн улсууд бол 2 дугаар зэрэгээр зарим гурилын үйлдвэрүүд бол 3 дугаар зэрэг 4-оор ч авъя гэсэн юм яригдж байна. Одоо энийг атгахын одоо нэг 500 тонн удаа юу ч энийг бол одоо тэгж өгөөд яах вэ? Одоо энэ жил чинь тэжээлийн будаа чинь одоо энэ хавьд манайхыг тойрол ерөөсө сая төгрөг гэж байна шүү дээ. Тэжээлийн удаа ган болцсон учраас одоо малаа яах вэ гэсэн улсууд чинь тэжээлийн будаа өндөрж байгаа юм байна лээ. Тэгээд тэжээлийн будааг бараг сая шахуулж зарж яхад одоо цэвэр улаан будааг бид нэр сая 50-аар өгөөд яах вэ? Аманд нороод өгөөд явах юмч боломж алах. Тиймэрхүү байна. Гэхдээ манайхаар бол одоо яг танахын 2 дугаар зэрэг манай 2 дугаар зэрэгээ тэнцлээ гэсэн юм яригдсан. Одоо үнэхээр яг тэгээд бүх будаа 2 дугаар зэрэгээ тэнцээд би яахгүй байгаа. Тус нь ингээд овоолго үүсгэж байгаа. За. Тийм талбайгаар нь. Энэ жил удаа багтаа болохоор том зааланда. Тэгж байгаа бүгдийн шинжилгээг нэгж өгж байгаа. За одоо өнөө тохирно гэж л ярих гэж бодож байгаа. Тэгэхээр малчид өгөх жил одоо доор хаяж цэвэр удааг би сая 200 өгөхөөл өгт. Тийм байна тийм ээ. 26 оны тариалтын үрийн хангамж нөөц гэдэг юм яригдж байгаа шүү. Энэ ер нь ямар байдал төр? Үр дутна. Энэ жил бол яагаад багассан бэ гэхээр тэрнийг импортын гурил будаан дээр татварын тэгэлцсэн учраас татвар нөөтийн тэгэлцсэн учраас
тариаланчд бол нодлон бол ерөөсөө бид нар гурилын үйлдвэрийн аманд 100% орсон шүү дээ. Тэгээ би чи энд авах нэгээд 800 гаруй тоннуудаа лацадаа бож авчаа сүйд нь янз бүрийн ярихад би шууд лацын нэвдээ за тэгвэл таа өгөх байлаа гэж би одоо гурилын үйлдвэрийн нэр хэлээ яах вэ? Тэгээд би шууд өөр тийш начаад явуулчихсан. Би 1400 га тарих чагаад 950 га тариал зогсоосон. Яг өнгөрсөн жил шиг юм болох юм болов уу гэж бод. Улс бол одоо ингэмээр байна л да. Гурилын үйлдвэрүүдийг ямар компаниудаас 9 тонн будаагийн ав, тийм ээ? Ямар нүнээр авч юу? Тэгээд дээр нь улс өөрснөө хишээнийг авах бүгдийг авч дууссаны дараа тэтгэдэггүй Монгол хүнсний улаан буудаан дутагталд орно. Тэгээд одоо Оросоос л авдаг. Оросоос авах болохоор тэр юмудаа авч бүгдийг дуусгасны дараа авах хэрэгтэй л авахгүй. Дотоодоо одоо яг ингээ үрийн аж ахуйнууд байгуулад ингээ явж байгаа юм байхгүй. Ковот өгөөд ингээ үрийн аж ахуй болно гэсэн аж ахуй нэгжүүд чинь нэг ажиллаж байгаа хийж байгаа юм байхгүй байгаад энэ ингээд яагаад ингээд урагшилдаг юм бэ энэ ажил? Ер нь төрийн бодлого л одоо дутж байгаа байл гэдэг. Тэрнээс яг ингээд төр за үр авахгүй яг өөрсөн дотроо ингэнэ гэж ажиллах юм бол энд бол болж бүтэхгүй юугаад ах юм байхгүй шүү дээ. Биднээс одоо өөр даалгаврыг за нөхөр хиймэрсэн та бол энэ жил улсад 1000 тонн үрийн будаа дархан 144 юм уу дархан 193 тушаан шүү гэхэд бол бид тэрнийхээ төлөө ажиллана шүү дээ. За улсад авах юм биш үү энийгээ ингэж явах юм биш үү гэл. Энэ жил одоо би энэ тарианд одоо энэ бие ундрагын бордог бол 4 удаа таслаа. За. Тэрний хүчинд би нэг жоохон атгуудаа авч ийн нээн үү гэхэд. Тэгээд бусдууд нь бол одоо хэцүү байгааг та нар өөрсдөө харлаа тийм ээ. Тэгэхээр зэрэг ер нь явандаа бол талбайгаа том талбайд 1000 хэдэн 100 га 1300 400 га гэж тарьж байгаа хооронд би бол зүгээр бодож байна. 7-800 га тариа тэрмтэйгээ ноцолж явах нь хамаагүй дээр юм уу гэж бодож байна. Гангийн давтамж бол ерөнхийдөө ингээ ойртоод боллоо шүү дээ тийм ээ. Ер нь тэгж байна. Ер нь ойрт. Тэгэхээр энэ үед тариаланчид ялангуяа манай тариаланчид одоо цаашдаа ямар арга барил, ямар технологи мөрдхийн тэр бордоо тэр нэг технологийн ажлуудыг одоо яаж хийх юм гэдэг дээр л одоо энэ анхаарах цаг нь болцсон байна гэдгийг сануулаад авах шиг байна л да. Тий, ер нь одоо тэгж чинь тэгээд энэ жил хэд би одоо бордоо 4 удаа хийж ижил энийг жоохон тариа авчих. Тэгээд ер нь цаашдаа бордоо хийх нь зөв л дөө. Энэ бол маш зөв юм байна. Энэ аймагуудын ус цагаарын эрдэмшилгээний хүрээлэнгүүд бол гийнхэн бол одоо компаниудын хүсэлтээр явж энэ тэнд очиж одоо үүлэн нөлөөлгөө болмоор байна. Энэ хамгийн чухал. Тэгээд энэ хувь хүмүүст бас байх шиг байна. Хувь хүмүүс буудаад байгаа сураг байна. Тэгэхээр энэ болохгүй шүү дээ. Байгаль өөрөө орох газараа ороод тэгэл нөхөж ороод ингээл бид тэгэл болоод идэх шүү дээ. Хамгийн гол нь үүлэн нөлөөлөд байхаас тэгэл ерөөсөө нэг хэсэгтээ нь ороод нөгөө хэсэгтээ нь байхгүй. Тэгэл ингээл бүгдээрээ зарим нь одоо манайхын компаниудаа эсклатантаа хийгээд хадгалсан байж шүү дээ. Энд чинь хөдлөж байгаа юм байхгүй шүү дээ. Тэгэхээр чи өчтөчнөө хүмүүсийн хөдөлмөр тийм ээ эд хөрөнгө цаг заваа гаргаж ингэж хавар 4 сар ихэд гарч ирж байгаа шүү дээ. Техник засвар гээл. Тэгэл намар 11 сарын 1 хүртэл ингэж зовчаал тэгээд хэсэг юунаас болоод ингээд буруу ажиллагаанаас болоод ингэхэд бол айгүй хэцүү байгаа. Ер нь ажилчид хүртэл одоо тогтхоо байж байна. Ажил хүчний хомсдол бас байгаа тийм. Ажил хүчний хомсдол үнэхээр байна. Бид нар чи хуучны 12 зэрэг дарагтаа 13 хүн авчирдаг байсан. Цэрэг оюутан янз бүр улсууд. Яг гоо энийг юм хийснээс хойш одоо манайх нэг энэ дээр нэг 2-3 хүн л ажилтдаг. Энэ бүрэн автоматсан юу? Тий, энэ одоо ингээл энэ хоолоор эндээс ингээд энэ пункт рүү авчирал сонсвол өргөө хийчих нь. Тэгээд эндээс татаад энэ рүүгээ оруулаад эндээс цэвэрлэл юу гарангууд нь тэр сортогч машин сортлал. Тэгэл тижээлийн будаа нээшээ гараад тэгэл лайн энэ хойшоо хоёр нөхөр гардыг. Бос нөхөдийн бүгдийг нэгтгэхэд энэ тижээлээ ийшээ гардаг болгоод тэгээд цэвэр удаа тэр шинэхээр яваад энэ заал руугаа ороод буучдаг байхгүй. Тэгэхээр зэрэг бас нэг хүмүүсийн хөдөлмөр юу хат бас дөхөмд их
хэмнэлттэй сайхан хүмүүс бас ажиллах юугаараа зөв бас гайгүй ажиллаад байна. Энэ мэрэгжлийн хүмүүсийг ер нь бэлдэх тал дээр төрөөс ер нь яагаад ингэж юм. Үгүй одоо төр гэж бас бүгдийн төр гэж болохгүй байна. Одоо манай шинэ төв хуучин төв байдаг. Бидний сургуулийн захирал хүүхдүүдтэй уулзаад яриад хөөрөөд инхээр ерөөсө трактор компани чиглэлээр сурах хүүхдээс олдохгүй байхгүй. Би зарлаач өгнө, стипенд өгнө, тэгээд юм төгсөөд манад ирээд яг тэдэн жилийн гэрээ хийн тэгээд доктор шүүсэлтэй ажиллая гэдэг ингээд ерөөсөө хүүхдүүд бол тийм юм. Одоо би зүгээр манад ажиллаж байгаа хүмүүсийг бол би ингэж байгаа залуучуудыг одоо бүр сүйдээ хамаатан сад руугаад орж штэ. Тэгээд өөрөө нут усныхаас хүүхдүүд авчиж сургаж байна. Тэгээд сургаж авчих. Энд эцэгчүүд нь бол ерөөсөө хүүхдээ энэ трактор компани одоо энэ оператор болгоё гэсэн тийм хүсэл юу байхгүй. Яах ёстой. Тэгээд тэрийг бас нэг хүүхдүүдийг сургаад яг ийм газар ингэн гэдэг компаниудтай гэрээ хийлгээд ингээ явах юм бол би бол тэр сэлэнгийнхэнтэй бол нэлээд сайн ярьсан. Тэр менежер энтертэй яриа танахта 2 3 хүүхдийн гэрээ хийгсэн. За зөөсөн сүүлийн үед уцаа авах гэсэн. Хүүхдүүд нь явах болохоор тэр хэд чи яах. Бид одоо энэ цаашдаа Монголын газар тариалангийн үйлдвэрлэлийг ер нь яг үнэн зөвөр одоо тэр зөв голдролд нь ингэж оруулахын тулд яг юунаас нь эхлэх ёстой юм, яаж явах ёстой юм гэдэг. Та бас энэ салбарт бас нэлээ олон жил одоо нөхлүүлээ дотор нь ороод ингэ ажиллаж явж байгаа хүний хувьд ер нь ямар бодолтой байдаг. Ер нь бол юм биш байгаа тань л. Тий. Ер нь бол хуучин бол бид ч одоо 2000 он 2003 4 он Атрын 3-ыг хүртэл бид чинь 75 трактортай байлаа шүү дээ. Тийм ээ. Тэгээд Улаан компанитайгаа байлаа. Улаан ногоон компанитайгаа. Тэгээд яг Атрын 3 дахь аянаар бүх техникээ шинжилсэн. Бидний авдаг ургацсан юу бол хамаагүй эрс нэмэгдсэн. Сайхан болсон. Одоо тэрний дараа би бол ихэд бол хүмүүс бол одоо Атрын 3-ийнхаа юг авсан техникүүд одоо дахиад шинжилээд босчих шүү дээ. Манайхад 100% шинжилсэн. Тэгээд хор бордооны хувьд бол энэ сүүлийн үед хүмүүс хэрглэж эхэлж байна. Бордоогүй бол явахгүй нэ гэдгийг ойлгож байна. Манайд бол ямар химийн бордоо хийж байгаа газар байгаа биш. Дандаа био бордоо хийж байгаа. Тэгээд ер нь бордоо сүүлийн үед аваа хийгээд бас ургацсан жоохон нэмэгдэж үүж байна. Хамгийн гол нь байгаль дэлхийн цаг уурын өөрчлөлт. Энээс гол зүйл нь шалтгаалж байгаа байхгүй. Манайх чи эрсдэс уураар имсгалтай. Энэ бордоо засаг уусууд бол ингээ би хэлж байна. Компаниудаа бүгдээрээ авчиад эскалатанд хийчлээ. Энэ бордооны буйнд би нэг жоох юм авч байгаа. Нэг өгүүлэхэд. Шархааг үүснэх чадахгүй ч гэсэн одоо тэгээ яах вэ? Зааж жоох юм авна. Тэрээга юу нэг зүйл тэгээд ерөөсөө энэ Монгол улсд бол энэ бордоо цацаад энэ бороо ерөөсөө орохгүй байхаар зэрэг одоо газар тариалан бол үнэхээр хүндэрч ил дөө. Тэгээ усчуул тавь гэдэг усчуул тавьж болно. Ганцхан одоо усаа бид ханаас. Тэгэхээр эндээс бид нар гүний ус аваад гүний ус хичнээн авах уу. Тэгээ аваад нэг удаа цасч болно. Тэгтэл чи одоо нөгөөх нь хужиртай болохоор бас болохгүй гэдэг ингээл pH нь өндөр болохоор хэцүү юм. Тэгээд яг одоо бид нар тэгэл боломжтой хэрээр энэ жил бол өрн шиг бол ястаа нэг хандлан бөхчүүдийг нэг 90 хандсан байна гэдэг шиг л ястаа хандлан хийлээ. Одоо тэгээд гоо аваач дахин яваад ингээд одоо ястаа бүх юмудаа чадхаараа хийлээ. Одоо тэгээд эргэжил үзэндээ. Эргэжилдээ гайгүй шиг 100 болоод юучвал одоо нэг өнгөрсөн 6 сард нэг сайхан 5 сар 6 сард нэг сайн бороо ороод дээд дочийг нийлцсэн болж бас арай гайгүй байх л байсан л да. Тэгээд 7 сардаа болоод тэгээд 34 5 хүрч халаад бороог болохоор чинь тэгээ одоо дараа хичнээн төвчээд яг манай Монголын яг дархны 144 дархан 144 бол үнэхээр төсвөртэй юм аа. Үнэхээр төсвөртэй үрээ. Би нүрийг бол шүтдэг хүн. Энийгээр би одоо бараг 15 6 жилийн нэг л тарьж байгаа. Тэгээ яг энэ жил тэгээд энэ ганг одоо яалтав. Одоо цээл ухтаал бол бүр айхтар болсон байл. Ялангуяа ухтаал цайдан бол тэгээд үгээ барсан усууд л байж лээ. Саяхан нэг яваад. Гэхдээ хоогоор бол хушаат энэ одоо тэр Пиренлегийн бойл бол гоё. Пиренле бол өөрөө ч сайн бордоо хийсэн. 4 5 удаа хийсэн баг.
Даанч сайхан ургасан байлээ. Борооч тэргээр нөгөө үйл нөлөөсөн бороо энэ бас явсан шиг байна лээ. Сайхан удаа ургасан байлээ. Тэгээд энэ одоо Эрдэнэт явж байгаа асфальтын зам энэ ер нь төмөр замаас наашаагаад нэг ороогүй. Манай хуучин шин төвөр бол арай нэг жоохон дээрдүү. Яагаад гэхээр нөгөө борооны нөгөө сүүл нь нэгээрээ ингээд нөгөө тэргээр шүрэг цаашаа яваад байсан. Манай нэгээр болохоор шороо нороод байсан. Тэгээд иймэрхүү болчихлоо тэгээд сууж энэ. За баярлалаа. За баярлалаа.